Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдэв бол алдагдсан Атлантис хот. За тэгэхээр өнөөдрийн бичлэг бол өмнөх бичлэг болох устж алга болсон 10 том соёл иргэншил гэдэг бичлэгийн нэгт орсон сэдэв юм шүү. Хэрвээ та үзээгүй бол эхлээд өмнөхийг нь үзээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Алдагдсан Атлантис хот нь домгоо эсвэл бодитуу. Платон гэдэг хүн анх Атлантис гэх зүйлийг гаргаж ирсэн бөгөөд хэрвээ зүгээр нэг домог байсан бол өдийг хүртэл ярихдаггүй л байх байсан баг. Гэхдээ Атлантисийн хаана байгаа тухай одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа хэвээр юм. Сүүлийн үед дэвшилтэт технологийн ачаар эртний Ромоос өмнөх газрын зургаар Атлантисийн байршлаг хаана байж болохыг тодорхойлсон байна. Эрдэмтдийн судалж буй энэ газрын зураг нь Османы эзэнт гүрний адмирал Пири Рейс 1513 онд зурсан газрын зураг юм. Энэ газрын зураг нь зурагдсан цагаасаа эхлэн алдартай байсан бөгөөд далайн эрэг болон янз бүрийн шугам нарийн дүрслэгдсэн гэдгээр нь мэддэг боловч мэрэгчнүүдтэй анхаарлыг татсан зүйл бол газрын зураг дээр Атлантис хаана байж болохыг харуулсан тэмдэглэгээ юм. Мөн Атлантисийн домог нь 2000 гаруй жилийн түүхтэй. Платоны хэлснээр Атлантисийн хүмүүс 11000 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд тэд маш баян, маш хүчрхэг, төсөөлж чадхааргүй дэвшилтэт технологиг ашигладаг байсан байна. Тэдний тэнгисийн цэргийн флот нь маш хүчрхэг байсан учраас дэлхийн ихэнх хэсгийг захирч байсан. Гэвч түүхээс харахад Атлантисийн зарим нь дэндүү шуналтай байсан учраас баялаг, хүчрхэг байдал нь хангалтгүй санагддаг байв. Тэд эртний Грекийн Афин хот руу дайрахаар шийдсэн тэдний хамгийн том алдаа байлаа. Грекчүүд тэдний довтлогыг даван туулж чадсан ба шунхай байдлын төлөө Атлантисыг бурхад хатуу шийтгсэн гэж үздэг байна. Платоны хэлснээр хүчтэй газар хөдлөлт үер болж сөөрүүлж байв. Ганцхан өдрийн дотор бүх зүйл болж шөнө арал бүхэлдээ далайж живж далайн гүнд шигдсэн байна. Хэрвээ Атлантис гэж хот үнэхээр байгаад живсэн бол яагаад одоо хүртэл одохгүй байна вэ? Атлантисийн тухай олон онол байдагч цөөн хэдэн боломж тайлбаруудыг авч үздэг байна. Хамгийн энгийн нь бол мэдээч хэрэг Атлантис, Атлантын далайн ёроолд байгаа. Энэ тухайг 1882 онд бичигдсэн номонд тэмдэглэхдээ Атлантис далайн дор яг Платоны хэлсэн газар буюу газар дундын тэнгис рүү орох хаалгыг тэмдэглэсэн хоёр хад болох Геркулесийн багны яг гадаа живсэн гэж үздэг байна. Өөр нэгэн онолоор бол Антарктид твд эрт дээр үед мөс баг байхад Атлантисыг тэнд байрладаг байсан гэж үздэг. Антарктидын мөсийг одоо хүртэл бүтэн өрөмдөд судалж чадаагүй учраас энэ их мөсний дор байж магадгүй гэж үздэг. Онолоор бол дэлхийн газар хөрс 12000 жилийн өмнө гинэж шилжиж Антарктидыг далайн дундах эртний цэгээс нь өнөөдрийн байршилд хүртэл түлхэж орхисон гэж үздэг байна. Мэдээч хэрэг маш хүйтэн температурыг тэсэж чадаагүй сүүрч урт хугацаанд асар их мөсөнд хучигдсан. Гэвч орчин үеийн шинжлэх ухаанаар Атлантис шиг аврах том арал далайн усан живх эсвэл тийм хурдан хөлдөх магадлал бараг байхгүй гэдгийг нотолсон байна. Одоо хамгийн алдартай эцсийн онол бол Атлантис огт байгаагүй гэдэгт ихэнх эрдэмтэд санал нийлдэг. Платоныг энэ түүхийг өөрөө зохиосон хиймэл гэж үздэг бөгөөд хит шуналтай болсон агуу соёл иргэншилд юу тохиолдож болохыг зааж харуулсан гэж үздэг. Платоныг бичвэрээс гадна Атлантисийн тухай ямар ч мэдээлэл сэжүүр огт байдаггүй бөгөөд эртний Грекийн бусад зохиолчид ч энэ талаар юу ч дуртаагүй байдаг. Дээрэс нь орчин үеийн технологийн дэвшлүүдийг ашиглаад ч далайн ёроолоос Атлантисийн ямар ч ул мөрийг олоогүй байна. Тийм учраас ихэнх мэргэжилтнүүд Атлантис хэзээч байгаагүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хэрв зүгээр л хоосон үлгэр домог яриа байсан бол яагаад өдийг хүртэл ийм урт хугацаанд яригдсаар байгаа вэ? Та Атлантисыг байдаг гэж бодож байна уу? Санал бодлоо бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.